Сайн байцгаана уу. Тэгэхээр Монгол шиг ийм урт түүхтэй улс орнууд ер нь бол өөрсдийн гэсэн тулааны урлагтай байдаг. Жишээлбэл Монголд гингүүд Монгол бүх байна, Монгол зоо гэдэг тулааны урлаг байна. За тэгээд бас одоо Солонгос, Япон, Хятад ч байдаг юм уу, бүгдэнд нь өөрийн гэсэн тулааны урлаг байдаг те. За одоо тулааны урлаг гэхээр одоо Хятад кинонууд дээр аягүй кунфу гэд хардаг. Тэгээд тиймэрхүү кинонууд бас үзчихсэн хүмүүс зөндөө байдаг бах. Намайг жоохон байхад аягүй их гардаг байсан кунфутэй кинонууд. Одоо Брюс Лигээс ахуулаад Жеки Чан, одоо Жет Ли гэл энэ хүмүүсийн төрөл бүрийн кинонууд байдаг маш алдартай. Хятадын судалгаанууд дээр бас энэ Японы тулааны урлагууд нь Хятадын энэ кунфугээс ингээд бас одоо ингээд хөгжөөд явсан. Хятадын одоо кунфугээс ингээд салбарлаж явсан гэж айгүйх ярьдаг юм байлаа. Би гэхдээ яг үнэн үгүйг нь бол мэдэхгүй. Яадаг ч гэсэн Хятадын тийм судалгаанууд бол байдаг юм байлаа. Японы судалгаагаар байдаг үгүйг нь мэдэхгүй болохоор сайн мэдэхгүй. Яадаг ч гэсэн Хятадынх дээр болохоор энэ бол Хятадын тулааны урлаг юм аа гэж ярьдаг юм байлаа. Тэгэхээр одоо Японы одоо энэ төр тулааны урлагууд нь ингээд тийм сайн хөгжиж одоо айкидо, карате ч гэдэг юм уу те бид нар тийм сайн хөгжижөөд яагаад одоо ингээд төв нь болсон энэ одоо хятад кунфу тийм амар хөгжихгүй байна вэ те одоо ингээд ойрын үед болохоор зөндөө олон кунфугийн мастерууд ингээд MMA ч гэдэг юм уу боксing одоо ингээд тамирчидтай тулалдж байгаа бичлэгнүүд айгүйх яваад байгаа. Кунфугийн мастерууд нь ер нь бол ялдаггүй, дандаа ялагдаад байдаг. За тэгэхээр энийг болохоор бас зөндөө олон ингээд тэд нар болохоор хятад хүмүүс ярьж байгаа нь болохоор ингээд хятад хүмүүс өөрсдийнхөө одоо кунфуг хоёр хуваацсан байсан. Энэ болохоор үзүүлбэрийн одоо кунфу. Нөгөөх нь болохоор тулааны жинхэнэ бодит тулааных гэж хоёр хуваацсан байсан. Бодит тулааных нь болохоор хүн алах зорилготой. Ер нь бол аюултай тийм байсан. Тэнгүүт ингээд одоо дарга нар ч гэдэг юм уу одоо ингээд том ноёдод нь ч гэдэг юм уу ингээд тэр одоо хүн алах юуг нь үзэх айгу сонирхолгүй байсан юм байна л да. Тэнгүүтээ одоо хүмүүс бол үзүүлбэрийн кунфуг нь үзэх дуртай байсан болохоор одоо ингээд үзүүлбэр нь хөгжөөд яг ингээд бодит тулдаан дээр ингээд ашигладаг байсан юмнууд нь хөгжихөө болцсон болохоор одоо кунфу жоохон муудаад байгаа гэж хятадууд өөрсдөө ярьдаг юм байлаа. Би бас яг сайн мэдэхгүй байна. Тэгэхээр тиймэрхүү судалгаанууд айгүйх байдаг юм байна. Тийм яг хүн алах зорилготой юмнууд нь хэрэггүй болцсон гэдэг ийм найрамдалтай болцсон болохоор тэднийг ерөөс хөгжүүлэхэ болцсон гэж өөрсдөө ярьдаг юм байна. Тэгээд хятад тулааны урлагууд төрөл бүрийн амьтнуудыг дуурайгаа тогрууны нудрах ч гэдэг юм уу те сармагчингийн нудрах гэл та бүхэн одоо миний үеийнхэн бол мэдж байгаа согтуу нудрах гэл янз бүрийн төрөл бүрийн амьтныг дуурайна тэгснэ бас одоо согтуу хүмүүсийг дуурайна тэгэл ингээл төрөл бүрээр нь дуурайгаал ингээл одоо тэрийг ингээд хөгжүүлсэн тийм юмнууд байдаг. Тэнгүүт ойрын үед болохоор одоо нэг Тумбай нудраг гэдэг одоо нэг тийм бас нэг нудраг байгаад байгаа байхгүй. Тэр нь гэхдээ айгүй олон жил байсан юм байлаа л дээ. Миний Багдаа үзчихсэн кинонд дээрээс айгүйх гардаг байсан юм байна. Тумбай гэдэг нь болохоор одоо тэр нудраг нь болохоор сармагчинг одоо ийм урт айгүй мөчтэй тийм сармагчинг дуурайгаад тэгээд одоо гаргаж ирсэн нэг тулааны урлаг. Одоо ер нь бол бас хүн алах зорилготой. Тэгээ аюугаа аюултай. Тэгээд одоо тэр Тумбайын мастер нь болохоор ингээд төмөр одоо ийм одоо төмрүүдийг ингээд нугууртал цогтөг. Тэгээ одоо ингээд хүн дээр цогох юм бол алгадаал цээжин дээр нь юм уу ингээд одоо гуйн дээр ч юм уу алгадаа цогоход ингээд шууд гарных нь ормон гардаг. Амар ингээд. Тэгээ тэрэн дээр ингээд төрөл бүрийн нэг хэсэг сая 1-2 жилдээ ингээд хүмүүс айгүйх инфлюенсерууд айгүйх очиж тэнцээ ингээд одоо челленж хийдэг болсон ингээд цохиулна. Тэд нарт ингээд цохиулна эсвэл гарн дээр ингээд цохиулна. Өөрсдийнхөө ингээд нэг нэгээр ээлжлээд одоо инфлюенсер нь нэг цохиол одоо кунфугийн мастер нь ингээд буцаагаал гарн дээр нь ингээд нэг цохин тэгээд тэнгүүд ингээд ер нь бол очиж байгаа ингээд хятад инфлюенсернууд болохоор ингээд нэг цохиулаад тэгэл амар өвдөж гинэ гэл одоо цээжин дээр энэ төр цохиулаад хөлн дээрээ цохиулаад тэгэл өө эн чи ямар амар юм бэ гэл бүгд л яагаал тэнгүүтээ ингээд нэг хэсэг бас одоо хятадын амар том одоо нөгөө нэг юу Жан Вэйли гэдэг тамирчин байдаг аахгүй юу одоо UFC-гийн бүр авраг эмэгтэй авраг Аазтай болохоор хамгийн анхны авраг гэдэг баг. UFC-г аврагуулж байсан. Тэр эмэгтэй тамирчин болохоор тэрэн дээр очиод ингээ кунфугээс нь заалгарж исэн. Тэр нь хүртэл айгүй од болоо. Тэнгүүтээ та бүхний мэддэг UFC-гийн захирал Дана Вайт одоо тэр хүн болохоор удирдлага хүн бас очиж тэрэн дээр ингээд бичлэг энэ төр хийсэн. Тэнгүүд ингээд хятад хаяар бүр айгүй алдартай болчихж байгаа. Тэгэл хүн болгоо очиод бичлэг хийжсэн чинь та ингээд яагаад ийм амар юм байж ич тийм амар төмрийг нууртал цогтох юм бол ингээд тулааны дэвжин дээр гарахгүй байгаа юм байна гэж хүмүүс жоохон бас ингээд бас хэлж байгаа байхгүй одоо ингээд хятад кунфу ингээд юу ч хийж чадахгүй гэд хүмүүс ингээд жоохон доромжлоод байна штэ та бүхэн ингээд одоо очиод нэг юу агаад гачтэй ингээд
одоо энэ дэвжэн дээр гараад нэг толдаатгаач малдаатгаач энэ төр гэх нэг тиймэрхүү юм зөндөө их ингээд явсан. Тэгсэн чинь хүмүүс болохоор зарим ингээд одоо хятад кунфуг хамгаалж байгаа хүмүүс нь болохоор энэ төмрийг ингээд нууртал цогж байгаа юм чинь хүн дээр очиод нүүрэн дээр нэг алгатахад ингээд тэр чинь тархин бүр цовчин штэ үхий штэ гэл одоо ингээд ярьж байгаа байхгүй. Тэгэл ингээд зөндөө юм болж байгаад тэр одоо Тумбай одоо нударгын мастер нь одоо өөрийнхөө хоёр шавийнхаа ингээд нэгийг нь ингээд алгадalцдаг та нар нөө слап гээд одоо ингээд алгадalцдаг тэмцээн байдгийг бас харж исэн бах зарим нэг хүмүүс нь одоо ингээд бас тулааны нэр урлаг болсон. Ширээний хоёр тал зогсож жоод нэг нэгээрээ бие биенийг алгадна. Дөнгөт ингээд тэрэн дээр болохоор тэр залуу нь болохоор эхлээд Япон руу явсан. Япон руу яваад Японы нэг тамирчин ялангуудаа дөнгөт нэг хэсэг хятадд бүр хятад аяар бүр амар юм болоод тэр чинь ингээл төрөл бүрийн бараа зараал тэгэл ер нь бол мөнгөтэй болоод тэгээ дагагчд нь ихсээд ирсэн чинь юу Казахстанд болсон авраг болсон. Казахстан ингээд слап цогцолтын ингээд авраг болсон. Тэрэн дээр ингээд тэр залуу очсон. Очоод ингээд Казахстаны нэг тамирчинтай очоод алгадaltaсан. Тэгэхээр Казахстаны тамирчинтай өрсөлдөхөд болохоор ер нь бол Казахстаны тэр тамирчин болохоор боксing тамирчин байжгаад боксоосоо ер нь бол болоод энэ слап руу орж байгаа юм шиг байлаа. Тэгэнгүүт тэр тамирчин болохоор ингээд жоохон хаяа ингээд бас нөгөө нэг дүрмээ бас сайн мэдэхгүй эсвэл жоохон дасчихгүй байна уу жоохон ингээд хятад тамирчинтай тэр нөгөө нэг одоо Тумбай одоо ингээд мастертай үзэж яхад болохоор ингээд хоёр удаа ингээд алдаа гаргасан. Тэр нь болохоор ингээд цохиулж явахдаа ингээд одоо баруун тал руу цохиулж явах юм бол ингээд нүрээ ингэж эргүүлж мэргүүлж эсвэл доошоо ингэж болдгүй юм байна л да. Тэгсэн чинь алгадуулж явахдаа ингээд эрүүгээ жоохон ингэсэн. Тэгтээ нөгөө нэг шүүгч талаас нь болохоор ингээд эрүүгээ жоохон доошлуулсан болохоор дахиж алгадуулна гэд ер нь эхний үе дээр 2 алгадуулаа, хоёр дахь үе дээр бас 2 алгадуулсан. Тэгээд гурав дахь үе дээр нөгөө тэр одоо Казахстан тамирчин болохоор эхний 2 үе дээр 2 дахь цохилтон дээр баруун гараараа эвгүй зогцсон гэд 3 дахь цохилтон дээр болохоор зүүн гараараа ингээд алгацсан. Тэгсэн чинь нөгөө нэг хятад одоо Тумбай мастер нь болохоор ер нь ухаан алдаад унсан. Тэгээд тэр Казахстан залуу болохоор нийт 3 удаа алгацсан баг. Хятад залуу болохоор тэр Тумбай мастер болохоор 5 удаа алгацсан баг. 4 байна уу 5 удаа алгацсан. Казахстан тамирчныг тэнгуут ингээд унтлан цогсон. Тэгээд тэнгуут ингээд хятад аяар нилээ юм болсон. Ингээд шуугаад юу амар гээгүй юм уу? Одоо ингээд энэ Тумбай мастер ч одоо ингээд төмрийг нугартал цогтөг гэсэн хүнийг бол алчна гэсэн одоо ингээд чадахгүй ш тэгээд тэнгуут яагаад ингээд шуугаадсан бэ гэхээр одоо хятад тэр Тумбай мастерын нүүр нь болохоор ингээд хөхрөөд нүүрнээс нь цус гараад ингээд бөө юм болсон ингээд хавдаж мавдсан нүд нь одоо гэмтэлтэй байгаа энэ тархинд нь цуурал төгсөн гэсэн тэнгуут одоо Казахстаны тэр тамирчин болохоор ер нь бол гэмтэл аваагүй та бүхэн ингээд царайг нь харах юм бол царайнд нь ямар ч гэмтэл аваагүйсэн болохоор ямар ч гэмтэл өгөөгүй штэ дэмэж өгөөгүй тэнгуут ингээд ямар муу одоо ингээд муу юм бэ энэ төр гээл зөндөө олон юм болсон хятад аяа тэнгуут тэр одоо Казахстаны тамирчин юу хаагаад одоо хятад ороод ирсэн яг ч гэсэн хятад бас айгүй том салбар юм байна гэдгийг ойлгоод Казахстанаасаа хурч ирээд хятадд айгүй хөвчлэг хийж байгаа тэнгуут тэр Казахстан тамирчин болохоор одоо тэр кунфугийн мастерын ингээд цохилтыг ингээд ер нь бол одоо буруу байна. Ингэж цогох юм бол угаасаа хүн гимтэхгүй штэ. Одоо тэр кунфугийн мастер нь болохоор шууд эндээсээ ингэж цогч байгаа. Тэнгүүд одоо боксing тамирчин байсан тэр залуу болохоор ингээд таазаараа эргэж орж ирж байгаа байхгүй. Бүр таазнаас ингээд хүний цөм хүч болохоор ингээд таазнаас хөлнөөс ирдэг. Тэнгүүд ингээд боксing тамирчид ч юм уу эсвэл одоо теннисний тамирчид тэрийг айгу сайн гаргаж чаддаг. Тэнгүүд одоо хятадын мастер болохоор эндээсээ айгу буруу цогч байна. Хүч бол нэх орж ирэхгүй. Харин биеэ ингэж эргүүлж орж ирэх юм бол таазнаас цөм хүч орж ирэх юм бол ингээд сайн орно гэд. Тэгээ ингээд зааж ихэлсэн. Тэгээд яадаг ч гэсэн хятад одоо ингээд хоёр хэсэг хуваагдсан байгаад байна. Тэгээд зарим хэсэг нь болохоор ингээд хятад кунфуг одоо угаасаа муу гэж хэлсэн шүү дээ. Битгий ингээд одоо элэг дог болоотой гэсэн нэг хятад хүмүүс байгаа. Тэнгүүт зарим хятад хүмүүс нь болохоор үгүй ээ манай хятад кунфу бол сайн гэ. Тэнгүүтээ ингээд зарим одоо хятадын тамирчид, боксing тамирчид одоо өшөөг нь аавна гэд одоо хятадд очсон байгаа. Тэр нэг юу Казахстан тамирчид өнгөт ингээд өшөөг нь авнаа. Бид нар одоо хоорондоо бид нар одоо тулалд нь одоо энэ залуугийнхаа кунфугийн залуугийнхаа өшөөг аавна гэд. Яг гэжсэн нэг залуутай тов гарцсан гэсэн хятад боксоор үзэх гэж байгаа гэсэн бокс төрлөөр слапараа бол биш. Тэгээд үзэх гэж байгаа гэсэн. Тэгээд зарим хүмүүс болохоор нөгөө нэг
тэр одоо тулалдсан тамирчин одоо кунфугийн тэр том мастрын одоо шавн шүү дээ. Нэг шавн. Тэгэнгүүт одоо тэр том мастрыгаа одоо гараач те танаа шавийг ингээд ийм болтлон зодоо ичлаа. Ингээд тархинд нь цууралт өгсөн гэж байна. Одоо та гараад үзээч те гэсэн тиймэрхүү бас нэг хэсэг бүлэг хүмүүс байна. Тэгэхээр би бас одоо яг одоо тэр хүмүүсийн ярьж байгаагаар хамгийн одоо аюултай кунфу нь болохоор одоо ингээд алга болцсон. Одоо таны хөвчлэн үзүүлбэр болцсон уу? Би тэрийг бол сайн мэдэхгүй байна. Ядаж гэсэн хятад кунфу гэдэг бол хэдэн мянган жилийн түүхтэй, маш урт түүхтэй. Тэгээд яагаад ийм муу байгааг нь бас яг сайн мэдэхгүй байна. Ядаж гэсэн тэр судалгаанууд дээр болохоор хүмүүс үзүүлбэр үзэхийг нь одоо ийм 50 одоо үе ирсэн болохоор үзүүлбэрийг нь л үзэхийг зорж байгаа гэд. Тийм болохоор ингээд аюултай ийм техникүүд нь ингээд одоо алга болсон. Одоо ийм хүн алах зорилготой юмнууд нь алга болсон гэдэг ч байгаа. Гэхдээ яадаг ч гэсэн кинон дээр нь бас гардаг те ингээд одоо энэ цэгнүүд дээр цогтөх ч юм уу тэд нэр бас нүдрүү энэ төр ч юм уу тэр нь болохоор дайны үед бол угаасаа газар болгонд л тийм байсан байх. Тэгээд яадаг ч гэсэн кунфуг нь төрөл бүрээр л одоо ярьж байна. Яг хэрэгтэй юу одоо яг бодит тулаанд хэрэгтэй юу үгүй юу гэдгийг бас сайн мэдэхгүй. Яадаг ч гэсэн зарим хүмүүс болохоор Европ хүмүүс ярихдаа болохоор хятад кунфуг биеийг ингээд чангаруулах, биеийн одоо ингээд биеийг одоо бэлдаржуулах нэг одоо төрөл гэж ярьдаг юм байлаа. Тэгэхээр яадаг ч гэсэн тиймэрхүү байна. Шинэ мэдээ байх юм бол та бүхэндээ ярьж өгнө. Баярлалаа.